Үндэсний тэргуулагч 1919-д мэдээллийн лавлахын хамт олон хэрэглэгчид үнэн бодит мэдээллийг түргэншүүрхэ цаг алдалгүй өгөх зорилгоор нийт ажилчдынхаа дунд олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулдаг. Үүний нэг нь Smart Working аян. Сар бүр уламжлал болсон Smart Working аяны тухайд мэдээллийн ажилтнуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлж, бүтээлч хандлагыг бий болгох зорилготой. 12 дугаар сард эхлүүлсэн Smart Working аяны хувьд мэдлэг ур чадвар урандор амжилттай зохион байгуулагдлаа. Тэгвэл өнөөдөр тус аяны үр дүн тайлагнаж шилдэг ажилтнуудаа шагнаа урамшууллаа. За Smart Working аргамж 12 сард 4 дахь удаага болж байгаа. За тэгээд 12 сард манайд үйлчилгээний албан дээр ахлахуудын дунд мэдлэг ур чадвар гэсэн аяны зохион байгуулсан. Тэгээд манайх багаараа 1-р хайранд орсон байна. Баяртай. Smart Working арга хэмжээ манай одоо ингээ сар бүр зохион байгуулдаг, сар бүр шилдэг ажилтнаа урамшуулдаг, азтан шалгаруулдаг. Тэгэхээр мэдээллийн ажилтнууд маш идэвхтэй оролцдог. Баг ингээ хүсэн хүлээс арга хэмжээний нэг болоод одоо хэвшиж байна. За манайх багаараа оролцоод 2-р байр эзэлсэн. За нийт одоо 25 хоногийн хугацаанд энэ аян маань зохион байгуулагдсан байгаа. За манай багийн хувьд бол ер нь бол дийлийнх нь 80%, 90% нь шинэ ажилтнууд байгаа. За шинэ ажилтнууд маань одоо урам зориг өгсөн маш сайн арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа. 1919-д мэдээллийн лавлахын хамт олон Smart Working арга хэмжээг 4 дахь удаага зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийтдээ 53 ажилтан шагнаа урамшуулж 8 ажилтан азтнаар шалгарчээ. Ийхүү хэрэглэгч бүртээ хүрч үйлчлэхэд анхаарч ажилладаг 1919-д мэдээллийн лавлахын хамт олон 2018 оны хамгийн сүүлийн сарын аянаа амжилттай дүгнсэн юм а.